Баянзүрхийн давчаагаар орж ирсэн машинуудад ариутгал хийж эхэллээ. Дорнод Сүхбаатар, Говьалтай аймагуудад гоц халдварт шүлхийн өвчин тархсантай холбогдуулж Баянзүрх дүүргийн мал эмнэлгээс энэхүү ажлыг зохион байгуулж байна. Мөн өнөөдөр гарсан шилжгээний хариугаар Багнуур дүүрэгт гоц халдварт шүлхийн өвчин тархсан нотлогджээ. Энэ одоо 9 сарын 13-наас ахуулаад одоо хүртэл ингээ ариутгалаа явж байна. Энэ ариутгал яг ямар байсан? Энэ одоо калорми. Тэ. Энэ ариутгалын явцад одоо хүндрэлтэй зүйл ямар вэ? Одоо машинууд ингээ угаалахгүй ингээ таагур ингээ зүгтээ тойрч яваад ах хэрэгсэн. Тийм л байна. Тэгэл жолооч нартай гууж, урдуур нь гууж, орон барин гэж энэгээр ороод угаалгаад гараачлаа гэж. Мөн Баянзүрхийн давчаагаар орж гарч байгаа дарга нарч ариутгал хийлгүүлгүй тойрч зүгтдэг тухай хэлж байлаа. Ариутгал хийж буй мал эмнэлгийн ажилтнууд нийслэлчүүдээс шүлхийн өвчний хор хөнөөллийг мэдэж өөрсдөө эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө ариутгалыг цаг тухайд нь хийлгэж байхыг уриалж байсан юм а.